BA-ийн 90 градус байх тэгшүүн цэгт трапецид багтсан тойрог CD гэсэн ажуудлыг I-гээр шүргэх үед CN 15-тай тэнцүү, DN 25-тай тэнцүү байдаг бол тойргийн радиусыг олгоё гэж байна. За BAD гэдэг бол энэ үнцэг 90 градус. За трапец учраас энд бас 90 градус байж таарна. За тэгээд нэг цэгээс татсан хоёр шүргэгч хоорондоо тэнцүү байдаг. Тэгэхээр эндээс татсан энэ шүргэгч, эндээс татсан энэ шүргэгчээр хоорондоо тэнцүү гэдгээс PC-гийн урт 15 гэж гарч ирнэ. Яг үүнтэй адилханаар DE-гийн урт 25 байгаа учраас EMD-гийн урт ч гэсэндээ 25 гэж болно. За ингээд татах юм бол PC-гийн урт бол энэнтэй тэнцүү. За эндээс мэдээж эерэг HD-гийн урт нь болохоор 25-аас хасах нь 15. Энд нь 15 байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 25-аас 15 хасаад 10 гэж болно. За одоо бид нэр энэ гурвалжин дээр Pythagoras теорем бичиж чаднаа. Энд нь 90 градус байна. Тэгэхээр CD-гийн квадрат дээр HD-гийн квадратыг нэмэнгүүт CD-гийн квадрат буюу 40-ийн квадрат гарах ёстой. За HD-гийн квадратыг нь HD-г нь 10 гэдээ олцсон учраас энэ бол 10-ийн квадрат гэсэн үг болно. За эндээс CD-гийн квадрат гэдэг бол 40-ийн квадратаас хасах нь 10-ийн квадрат. За квадратыг хөлшүүлээд хасцсан ч болно. Эсвэл квадратуудын ялгуун томьёогоор 40-оос хасах нь 10. 40 дээр нэмэх нь 10 гээд 30-ыг үрчгэн 50 буюу 1500 гэж болно. За эндээс CD гэдэг бол язгуурын дор 1500 буюу 10 язгуур дор 15 гэж болдог юм байна. За шүргэж байгаа учраас багтсан тойрог учраас энд 90 градус, энд 90 градус, дахиад энд нь 90 градус гэхэлэр PCHM гэдэг бол тэгшүүн цэгт болно. Тэгшүүн цэгт болно гэдэг чинь тэгшүүн цэгтийн эсрэг орших талууд нь тэнцүү байна. Тэгэхээр энд нь 10 язгуур дор 15 байвал энэ талтаа ч гэсэндээ 10 язгуур дор 15 байна. За бидний зорилго болохоор радиусыг олох хэрэгтэй. Радиус бол яг энэний хагас нь. Тэгэхээр бидний олох гэдэг радиус гэдэг бол энийг 2 хуваагаад 5 язгуур дор 15 гэж болно.